зураг. Эхнээс нь дуустал үзээрээ хүүхдүүдээ. Цаасан дээр харандагаар биш, тайзан дээр хүслээр тань өрнөх үлгэрийн шинжил маань ийхүү эхэлж байна. Алив байц, энэ чинь цаг хугацааны түүхийг сануулгах шиг. Цаг хугацаа өөрөө арагшаа ухрах нь яг юуных вэ? Ухаантай зэрэглэн дүүмин. Чи чинь яагаад зүхтагаад байгаа юм бэ? Чамаа хөөсөрөөд би чи бүр бахартаа дунлаа. Ахмын та яагаад намайг хөөгд байгаа юм бэ? Битгий намайг айдгаад ил та. Би гоё юмд явж байгаа штэ. Юунд гэж хүүхдийн олон улсын хүүхдийн найрамдал пенерийн цуслан сүлд модны наадам хийж байгаа. Тэрэн дөрөгцсөн юм аа. Энэ манай айн бүх амьтад дөрөгцсөн. Та яваагүй мүү? Үгүй би бүр ойлгохгүй байна. Туулаа минь яг хаашаа явах гээд байгаа юм бэ? Байж да. Бид нэр гүнжийг баярлуулах гэж явж байгаа байхгүй юу? Таныг өөр тийм ээ. Гүнж гэсэн үү? Тийм. Та гүнжийг хаанагааг мэдгүй юм уу? Мэдгүй. Би цаагаад өгчгөө. За, хаана? Тийш. За энд. Биш. Йоо, тодгой танаас айгаа тодгой хэрэгчлээ. Тийшээ. Ийшээ. За. Үгүй болохгүй. Цаан чин зөндөө олон хүүхэд байгаа. Тэгэхээр та ийшээ. Энэ мөн үү? Мөн. Яг мөн биз? Мөн. За би явлаа шүү. Йоо. Ямар их ява. За харин би нөгөө гүнжтэр очиод юу дуулж өглөө хөгтөдөө. Би мэдээ. Шинжил болж байгаа. Тэгэхээр би гоё цасны тухайдуудыг шинжилийн тухай босгоо хөгтөдөө. Хүүе! Туулаа дүүминэ. Чи чинь хайж чигва. Гүнжийг баярлуулна гэсэн чинь яалаа? Танаас ингэж их айх гэж. Яа чангад дуурдээ. Уучлаарай. Би чон байна гэж айлаа штэ сая. Үгүй хүүхдүүд хүлээгээд байна штэ. Гүнж маань бас хүлээгээд байна. Харин тэгээ ягаа би дууга бэлдэж үзүүлэх гэж чинь. Яг одоо дуулах гэж чинь болох уу? За л хурдлаа. За одоохон дууллаа. За. Гой. Ямар хөөрхөн юм бэ? Яста мундаг хуудаа минь. Аль хоёулаа явцгаая. За тийм. Баярлалаа. Тийшээ. Ийшээ. Тийшээ юу? Тэгэхээр өнөөдөр энэ насанда бас туулааны дүр тоглох боломж олгосон та бүхэндээ бас баярлалаа. Туулаа гэдэг угаасаа хөөрхөн амьтан байдаг. Бүжингүүд байсан бол бүрл хөөрхөн ээж туулаа болох байлаа. Тэгтэл та нар надыг жинхэнэ нөгөө жижигэн бүжингээр нь гаргасан явдалд баярлалаа. 81 он бол түүхэн үйл явдлаар дүүрэн жил байсан. Нэг нь хүүхдийн жил, нөгөө талаар Монгол хүн сансарт ниссэн анхны юм дурсамжтай жил байж энэ сүлд модныхаа наадмын тоглолтын агуулгыг бид нэр хүн сансарт ниссэнтэй холбож хүүхдийн
Нөхцөл нөгөөдөлтөө нийлдүүлсэн ийм сайхан тоглолтоо хэлж өгснөө би бодсон санаж байна. Одооныхтай адилхан ийм сайхан театр байсангүй. Хаана хийх вэ гэсэн спорт зал нь байна. Тайзан дээрээс яг сансрын хөлгөө зураад тэр яг хаалгаар нь гомцруугаа гарч ирэх хэрэгтэй тий. Тэгээ гаргах ирэхээр чинь нэлээд өндөр шат хийж байгаа. Тэгээ тэр өндөр дээрээс бууж ирэх жишээ нэ. Энэ наадмын үлийн үгэнд гомцруугаа цасан охин манай хүүхдийн дуучин Туяа маань байсан гавьяа. Айга тэр Филатов гэдэг хүмүүс чинь шалгуулаад ороод ирсэн тэр хүн 7 хоног болгон 7 хоног юм 3 4 4 хизээч хамаагүй орж ирээ шалгадаг юм. Би амар айдаг байсан шүү дээ. Яанаад. Тэгсэн чинь сүүлдээ би бүр Милая Майя Снегурочка гэж надтай мэдлдэг болсон. Энэ бол надад хамгийн сайхан дурсамж. За тэгээ шинэ жил дууссаны дараа өөрийнхөө өрөөнд даваачаад тэгээд надад одоо хүүхэлдээ шинэ жилийн хөөрхөн цасан охины хувцастай ингээд иргэдэг явдаг. Тийм хүүхэлдээ бас нэг юм замшин цүнх дүүрэн чихэртэй надад бэлгэлж исэн бүр хизээч мартагддаггүй. Хүүхдүүд маань найрамлын хөтөлбөр гэдэг хөтөлбөрөөс хамгийн онцлог олон хүүхдийг хамарсан хүүхдийн оролцоог хангахад зөвлөгдсөн хөтөлбөрийг сонгодог байсан. Энэ сонгох хөтөлбөрүүд маань өртөө явдаг. Хүүхдүүд тэр зурагаас халуун цай уугаад амжичдаг тийм ээ. Тэгээд багш нартайгаа хүүхдүүд өөрснөө баг хамт олноороо яаж амжилтанд хүрч болохыг толооны аргаар суралцаад үздэг ийм гайхалтай хөтөлбөрийг үйлчлэг байсан да. Тайзан засахтаа нар хийсэн. Нар хийхдээ тухайн үедээ бас шин юм шүү дээ. Одоо бол хүн сонсоод инээдтэй. Тэгээ нараа инээл гэж ингээд гараар татдаг. Тэгээд татгаар нөгөө нараа инээдэг байхгүй. Тэгээд тэр хүнд би тайзны эсгээс хараад соёлын эрдэнийхэн за ерөөсөө нэг дуу шинээр хийгээд тэгээд тэр нараа инээдэг дуу миний тэр нарыг хараад бид нэр сэтгэл аваад тэгээд тэр дууг зохиогоод тэгээд тэр шинэ жилийн юун дээр яг нараа инээлгээд тэр дуугаа тоглож исэн байхгүй. Хүүхдийн харшийн сүлд модны наадмыг амжилттай хүүхдүүд хүрсэн шинэлэг агуулгатай байх тал дээр маш олон хүнд ажилласан гэдгийг бид бодмоор байна. Өнөөдөр драмын театрын найруулагч Дордсон буу Баатар за жаргал найруулагч үгүй маш олон одоо соёл урлагийн алдартай жүжигчид найруулагчид хүүхдийн энэ тоглолтыг зохион байгуулах гэж их мэрийж сэдвүү сонгож одоо багийн лавсрангой орчинд оролцсон гэж бодоход өнөөдөр Монголын хамгийн алдартай соёл урлагийн алдартангууд энэ хүүхдийн тоглолтыг зохион байгуулахад оролцож байжээ гэж. Лучше, чем вчера, завтра будет лучше, чем вчера. Где-то гитара звонит, надежное сердце, любовь сохранит. Сердце, любовь сохранит. Ах, кисом удачи опять улететь. Завтрашнего дня кто-то станет первым, а не я. Кто-то, а не я, кто-то, а не я. Сложные песни завтрашнего дня. Нет на свете танцы без огня. Есть надежда в сердце у меня. Выбери меня, ты за счастье завтрашнего дня. Где-то гитара звонит, надежное сердце, любовь сохранит. Сердце, любовь сохранит. А птица удачи опять улетит.
Гитара звонит, надежное сердце, любовь сохранит, сердце, любовь сохранит, а птица ночи опять улетит. Вау! Выбери меня, птица счастья завтрашнего дня. Хамгийн сайхан туршимчтай байсан үе гэдэг нь юу гэхээр ялчгүй өөрөө багш байсан. Өөрөө багш байгаа. Тэгээд хамт олноороо бид өөрснөө одоо манай атомт гарагтаас эхлээд ингээл өөрснөө найруулад, өөрснөө тэрэндээ жүжиглээд, дуулаад, өөрснөө одоо өөрсдөө оролцоо гэдэг юм тий. Хүмийг өөрснөө тэнд хийж ирсэн. За хамгийн түрүүнд бол одоо Монгол Улсын гавьяа тогш төвшин багштай би бас талархал илэрхийлэх үзэж байна. Хамаг намайг одоо багш болгоход одоо хамгийн их том одоо нөлөөлөл үзүүлж одоо хүндлэл хүлээсэн гайхалтай захирал байдаг. Тэгээд төвшин багштай болон мэдээж Отгонбаат тогш маань байж байгаа, инхээ ах маань байж гин гэл. Тэгээ үе үеийн одоо нэгэн үеийн одоо миний одоо сайртай найзууд багш нар та бүхэндээ бүгдэнд нь одоо их баярлаж явдгаа илэрхийлээ. Тэгээд бид нар нэг цаг үед энэ ном цаг хугацаанд хамтдаа багшиж, хамтдаа дурсамжаа бүтээсэн тэр цаг болгондоо бүргэлж талархаж явдаг. Тэгээ өнөөдрийн бас намайг бүтээсэн одоо экул гэдэг магадгүй дуучин бүтээсэн хамгийн том тайз, хамгийн том одоо илэрхийлэл бол найрамдал суслан бол номер 1-т явдаг шүү. Тийм учраас найрамдлынхаа хамт олон талархлаа илэрхийлээ. Их болон нөгөө одоогийн рок попын олон сайхан хамт төрсөн шүү. Намын тастай хайнаа чинь бурхан бомбын оронд дуулдаг байсан тийм ээ. Намын тастай дэлгэр мөрөнд чинь Ice Way гэж анх дуулж ирэл. Тэгэл нөгөө намын тастай хаазаа чинь шилдэг хөөхт байсан баха. Яг ерөөсөө намын тас үүсэх ганцхан үйлчлэл дээр харж явах болсон шүү дээ. Ер нь. За би хамгийн анхны дууга найрамдлсанд би зохиожсэн. Завсарлагын дундуур ингээд нөгөө утсан дээр ингээд нөгөө риг дарж байгаад ингээд зохиожсэн. Одоо жишээлбэл зөөлөө ярьч гэх юм уу, ариун заа ярьч гэх юм уу те. Инхи одоо өөр ингээд маш олон дуунуудыг бол найрамдлснаас ингээд зохиожсэн. Тэр бол дандаа нөгөө эргээ бодоход ингээд хамгийн гол дурсамж бол одоо багш бахта тэр ирээдүйн дуунуудаа зохиож исэн. Тэр бол хамгийн гой дурсамж байдаг. Найрамдлын багш болно гэдэг бол одоо бидний зүүдэлж ирсэн асуудал. Би ч нөгөө одоо найрамдлын ер нь их бүжийг би өөрөө дэгэлсэн шүү дээ. Одоо яг орчин үеийн яг бүжгийн одоо бүх юунууд хөдөлгөөнүүдийг яг багш нарын мэдлэгийг бас тусдаа гарч ирдэг. Тэрэн дээр явахдаа жоохон хэтрүүлж бүжгэлдгээрээ би ч жоохон алдартай. Тэгээд одоо тухайн үед миний хар гутал одоо сугарсан тийм одоо дурсамжлал одоо хамгийн сэтгэлд их ойрхон санагдаж байна. Тэгээд амьдрал дээр ч гэсэн одоо ингээд ер нь бүх зүйлийг ингээд зэрэгцүүлээд ингээд зохицуулаад явцдаг ийм чадамжтай болцсон байдаг те. Багш уснаа. Би амьдралд айгүй зүг алах юм гэсэн. Их зүйлийг сурсан юм байсан. Дуулсан, жүжиглсэн, за тэгээд одоо өвлийн үгэн аа болсон, Аладдин усан гэл ингээд өөрөө дүрдэн ороод ингээд хашийн сүлд модны наадамд ч маш олон удаа оролцож ирсэн. Тийм болохоор бол одоо найрамдал бол хүнийг хөгжүүлдэг ийм гайхалтай газар. Тийм болохоор найрамдлаас маш олон мундаг гайхалтай хүмүүс төрсөн гэж боддог. Тэгээд одоо ирээдүйн болсон дүүнэртаа, бүлгийн өдөртөгч багш нартаа бүгдэнд нь бас амжилт хүсье гэж. Яа. Болно. Бүх юм болно. Болохгүй бүтэхгүй юм гэж энд хэд юу ч үгүй гэж надад профессор багш маань хэлсэн. Болохгүй охин минь. Яаж бүхнийг буцаах гэж? Охин минь, орчлон дэлхий дээр чинь болохгүй зүйл гэж байдгийн. Он цагийг ухраана гэдэг чинь байж боломгүй зүйл шүү дээ. Тэгвэл ордны шидтийг дуудаж шидийг үзүүл гэж хэлээ л дээ. Хүүхдийн гүрэнд улсыг хүслийн шинжилт зочилмоор байна. Болохгүй охин минь, болохгүй. Үгүй болгоё л доо. Болгоо харах чарга та хоёр бодоод үзээ л дээ. Тайвширч үз охин минь. Танхилах нь чиний хэр болъё? Би дарах чарга хай. Хичээ. Тэр болтол чи ээжийнхээ авчирсан бэлгийг болгоо.
Зинхэрхээ мандалтай дэлхий дээр цэцэгнээс хөрхөн хүүхдүүд төрнөж бай. Өдөр хөрөөсөн ургасраа өргөн дэлхий эзэн болно. ертөнцийн хүүхдүүд шалгалхаа амьтай газар дээр жаргалын тэнгэрт хүүхдүүд төрнөж байна. Сар жилээр ухаанан тэрсээ саруул орчлонд нэрэн дурсагна. ертөнцийн хүүхдүүд их жахан тэднийхээ үгийг сонсъё. Ирсүж бодож явдаг хүслийн мэдээ. Иргэхтэлхийн эзэн болох заяагантай имзэг хонгоор өрөөдлийг нь хайрлая. Хорвоо ертөнцийн хүүхдийнүүдээр харъя. Хонгорхон тэднийхээ мөрөөдлийг дуулъя. Ирсүж бодож явдаг хүслийн мэдээ. Иргэхтэлхийн эзэн болох заяатай ертөнцийн хүүхдүүд. Урсгалхан шимтэй хөрсөндөө өсөр дусаар хүүхдүүд төрнөж бай. Аав ээжээ ихэж тэнсэн нүүдэн алсасаар хорвоог бүхэлдэн харна. ертөнцийн хүүхдүүд алгтай цогтой амьдрал дунд амьнаас үнтэй хүүхдүүд төрнөж бай. Хайлган хорвоогийн халуухан жаргалд хайлхыг гэгэнтэн уширна. ертөнцийн хүүхдүүд жахан тэднийхээ үгийг сонсъё. Ирсүж бодож явдаг хүслийн мэдээ. Иргэхтэлхийн эзэн болох заяагантай имзэг хонгоор мөрөөдлийг нь хайрлая. Хорвоо ертөнцийн хүүхдийнүүдээр харъя. Хонгорхон тэднийхээ мөрөөдлийг дуулъя. Ирсүж бодож явдаг хүслийн мэдээ. Иргэхтэлхийн эзэн болох заяатай ертөнцийн хүүхдүүд. Хорвоо ертөнцийн хүүхдийнүүдээр харъя. Хонгорхон тэднийхээ мөрөөдлийг Ирсүж бодож явдаг хүслийн мэдээ. Иргэхтэлхийн эзэн болох заяатай
하노나. 어이, 하노나. Ачаа Хаана? хөөрхөн. 뭐. Аваад. Хоёртой ярьснаас миний онтойгоо ярьсан нь дээр. Гүй нэрээ цаг хугацаа өнгөрсөөр байдаг. Даанч цагийг эзэлсэн хүүхдүүдийн маань хүсэл мөрөөдөл цоо шинэгтэрэ байх юм аа. Миний юм. Харин тийм ээ. Ёстой өнгөрөөгүй юм шиг л санагдаж байна. Ариглон мөрөөдлөөр дүүр хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийн үлгий болсон харшийн сүлд модны наадамдаа бүр саяхан орж ирсэн юм шиг санагдаж байна шүү. Тэр яах вэ? Та яар сайн анзаарсан уу? Зүрүүд хүн чинь зүрүүдэлсэн та яг сайн боллоо шүү те. Гайхмар юм. Биширмэр юм. Ингээд та нар манд хүртэл эргээд ирсэн байх гэж хүүхдүүдийг баярлуулдаг үлгэрийн шижигтэй тэгэд ямар бэлэгтэй явнаа. Тэглэг яг хизээч юугт бид нар мартаж үзээгүй шүү те. Хэн бүхний хүслийг биелүүлдэг энэ шинжилтээр мэдээж бэлэгтэй ирсэн. Яг зөв. Өхөөрдөн бяцхан дүүнэрийнхаа уй найрамдлан амрагч хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл нь болдог харшийн сүд модны наадамда юу гэж бэлэггүй ирэхвдээ. Тийм үстэй бандаа. Бүгдээрээ сонирхцгаая. Явцгаая. За тэгээ. За хүүхдүүд минь алиа салбдайнырхаа авчирсан билгийг дуглан сууж таалан болгоно. It's the time of the year when I miss you the most. Sitting next to the fire that means the throat. I should be feeling the tree while I'm holding you close. Singing carols, the drinking cold roll. All this snow outside is falling. I'm here waiting for you, darling. It's all I want is you. This time make my wish come true. There's only one thing on my lips, to have my baby home for Christmas. This time there's nothing I won't do. I don't need a lot, just one wish. Bring my baby home for Christmas. I bring my baby home for Christmas. Wrap the present the bows, put the lights on the tree. Should be jolly in here, it's late bells ring. So I dream out I'm hope, wishing by Christmas Eve we'll be happy in your here with me. All this snow outside is falling. I'm here waiting for you, darling. It's all I want this year. This Santa make my wish come true. There's only one thing on my list, to have my baby home for Christmas. This Santa's nothing I won't do. I don't need a lot, just one wish. Bring my baby home for Christmas. Santa, all I'm asking for is my darling, you and me. It's all I want to see. This Santa make my wish come true. There's only one thing on my list, to have my baby home for Christmas. This Santa's nothing I won't do. I don't need a lot, just one wish. Bring my baby home for Christmas. This Santa make my wish come true. There's only one thing on my list, to have my baby home for Christmas. Би ч өөр хөдөөний Доронтой аймгийн хүүхдтэй Доронтой аймгаас найрамдалд ангаараа ирж амраад тэгээ амарцсан байж буцсан чинь Доронт руу нэг юу бичиг явуулсан байсан. Тэгээд нөө тэр чинь бүр амар сүртэй юм билээ шүү дээ. Доронтын засаг дараагаас сургууль руу бичиг явуулаад тэгээж мэгээд ингээд энэ хүүхдийг аавна гэх. Тэгээ анх шалгараад Доронтоос ганцаараа ирээд тэгээд Мөсөн ноён гэдэг дүр дээр хуваарлагдаа тэгээд тоглож ирсэн. Би стратийн дууч ингээд улсын уралдаанд ороод наримдлын хашийн модны наадамд оролцсон. Нөгөө урилга авч ирсэн. Тэгээд ирсэн жилдээ бол хааны дүр дээр тоглол одоо ч гэсэн одоо энэ 20 жилийн хугацаанд гахаа гэдэг нэртэй багшаар одоо хүртэл дуудуулаад явдаг. Хүн босох гэдэг зүйлийг одоо маш багаас нэхлээд ингэж төгсгөлөөр наримдлал маш баяртай байдаг. Эндээс бол би мэдээж
амьдралынхаа найзууд, урлагийн уран бүтээлийн найзууд маш олон зүйлийг авсан. Одоо бол найзуудтайгаа амьдралын найз, уран бүтээлийн найз гэл нөхөрлөл гэдэг зүйлийг маань одоо хамгийн өгсөн юм жаал. Ил одоо тухайд ерөнхийлөгч ирээл манай тоглолтуудыг үздэг байсан, гарын бэлгүүдийг өгдөг байсан. Тэгэл янз янз өдөр болгон бид нар тоглолттой байна гэдэг бол хоёос олон сайхан хүрээлэлтэй, олон сайхан найзуудтай болоод тэр хүүхдүүдтэй одоо өсвөр хүүхэд хаваа насныхаа дурсамжийг одоо айгүй гой гэгээлгээр найрамдалт өдөө бүтээсэн болов уу гэж боддог. Харшийн сүлбмүүдийн наадамч яг миний амьдралд хамгийн их нөлөөлсөн юм нэгвэл одоо нөгөө би жүжигчин болъё гэж ерөөс нэг ч удаа бодож байгаагүй. Тэгээд тэгсэн чинь намайг яг нэг тийм жүжигчний талаас нь одоо автоматик харсан байсан. Тэгээд яг нэг нэрэл яг би нэг юм өсөн ноён гэдэг нэг юм эсрэг талын юм гол дүрийн нэг юм дүр дээр тавигдаад тэгээд жүжиглсэн чинь нэрэл бас болмоор ч юм шиг санагдаа. Тэгээд тэр жигт яг төгсөж илгээсэн яг амьдралтай шийдвэр гаргах гэжсэн. Тэгээд яг харшийн сүлбмүүдний ноодмаасаа улбалаад сүнсийн жүжигчний ангид ороод тэгээд тэр жигтээ ингээд жүжигчин болоод явж байна да. Хамгийн том дурсамж бол яг намайг мэрэгчлээ сонгоход маш их нөлөөлсөн одоо баяр наадам болсон. Харшийн сүлбмүүдний наадам маань. Тэр найрамдлын доо цагаан алганаас наашаа орсноос ахуулаад нэг тийм гоё энергитэй цаанаасаа нэг юм гоё аз жаргалтай нэг гоё байдаг гэсэн. Тэр цагаан алган доогоор бид нар бөөндө ороод ирэхдээ бүгдээрээ алгаад агчдаг ч юм уу. Эсвэл найрамдлынхаа сүлдтэй өгдүүлдэг. Найрамдлынхаа шинжлэлийн дөгдуулаад бүгдээрээ хамтдаа гоё аз жаргалтайгаар орж ирдэг гэсэн. Би бас найрамдал руу зөвлөгөө бараг 10-аад жил болсон байна. Амар баярлж ирлээ. Яг нөө найрамдлын цагаан хаалгаар орж ирэхэд бид нар чи автобусандаа бүгдээрээ орилдоод халгаад шал орж ирдэг гэсэн. Тэр санаанд орж ин. Тэгээ хамгийн дөрөнд яг үүдний хэсгээр орсон чинь үүдний шал нь яг хуучнаараа байна. Найрамдлын үнэр нь яг үнрээрээ байна. Тэр болгон яг миний бүгд яг ингээл ороод ирэхэд яг бүх насанд очсон юм шиг амар гоё санагдаж байна. Хүүхэд насны гал тэрэг миний найрамдал сатад хөр баясла дүүрэгэд доол юм. Одоо хүртэл сэтгэл зүрхэндээ хадгалаад бүтэн бод ярин цэжилсэн байдаг та. I can show you the world, shining, shimmering, splendid. Tell me, princess, now when did you last let your heart decide? I can open your eyes, take you wonder by wonder, always sideways and under on a magical ride. A whole new world, a new fantastic point of view. No one to tell us no, or where to go, or say we are dreaming. A whole new world, a dazzling place I never knew. But when I'm way up here, it's crystal clear that now I'm in a whole new world with you. Now I'm in a whole new world with you. Unbelievable sights, indescribable feeling, soaring, tumbling, freewheeling through an endless diamond sky. A whole new world, 100,000 things to see. I'm like a shooting star, I've come so far, I can't go back to where I used to be. Every night a surprise, New horizons. every moment red letter, I'll chase them everywhere. There's time to spare, let me share this whole new world with you. A whole new A world. whole new world, That's where we'll be. that's where we'll be. A trailing chase A wondrous place for you and me. Орчлон дэлхийд амар амгаланг бэлэгдэж оршихуйн дэд тэр шид цагийг олж бид нар
зогсоох хэрэгтэй. Үгүй. Аль салвтаа минь юунд ингэтлээ их яарна. Мөснө энэ тоо. Яахан тэгж болох вүлээ? Багчууд хүүхдүүдийн инээд хөөргүй бол багтам хуучин оноо бид бүхэн хэрхэн яаж үдэх вүлээ? Тэглээч гүнжтэн хэлэхдээ түүхийн он цагаар аялнаа гэж бид бүхэнд хэлсэн бидтэй. Ха? Ямар юмных нь он цагийн түүхийн хуудас. Хизээ байтла тэд биднийг харшийн цэнгүндээ урьж оролцуулдаг байлаа. Аль холт. Харин энэ удаад юу болохыг эрхэм ах минь та надад даатах. Хор муу санаа минь буцалж хормын төдийд би бүгдийг хийж чадна. Улаан хатагтай та үргэлж дандаа хорон санаа сэтэж болохгүй бүтггүй юм ярьж явах юм. Харин тэрний оронд хүүхдүүд бүхний баяр дээр ямар бэлгтэй ирснэ хурдан зарлаач. Тэгтгүү яах вэ? Тэ салвтай минь харшийн сүлд модны наадамд миний бэлэг битэн байгаа. Харин та бүхэн маань болгоо. Удаан хүлээсэн цасан ширхэг нэг л өглөө орчих юм. Ухаангүй хайртай чамдаа нэг л сонин дасчих юм. Улсын оргол цас мөсөө цагаан өнгөөр хорвог чинж удахгүй онсалгдох мөчирнэ. Хүйтэн жавар өдөөсүлэх өвлийн үлрэл цаана хицүү. Хорхон чамда хэлэх үг минь очих замда дарчих ви. Хөвөн золон цасан ширхэг сарнай болгоод чамд өгвөл хаалун сэтгэл чинь хайчих ви. Чамайга хөтлөө цасан дундуур шинхэн өрөө харгангүй. Хайр хаалун чинь хоёулаа чинь хурдын их орон гэдэг дуу дөнгөж гараад тэр үед чинь тэр дуугаар тэр Листрадын дуучин гэдэг тэмцээнд ороод 2 илүү 3 дугаар ярианд ороод тэгэл яндаар бол найрамдлын харшийн сүлжүүдийн наадам сонгогдсон юм да. Тэгээд яг найрамдал туслангаас маань ингээд отгоо огш маань, мод огш маань, сайн чимэг огш маань, нараа огш маань гэд маш олон одоо яг сайхан багш нар маань ирж бидрийг ингээд сонгон шалгуулт хийдэг гэсэн. Тэр үед чинь дарханд чи одоо ерөнхийдөө гой шинжилмэл гэж мэдхгүй өстөл нөгөө хөдөө шинжилмэлээ гаргаад мал дээр л байсан. Тэгэл хөөстө Улаанбаатар руу ороод өстө. Даргоон төв дээр буугаал сайн уу амьдрал минь гэдэг кино шиг юм яг тэр үед болж ирсэн шүү дээ. Хөөстө аймаг хийнэгөө шилдэг хүмүүс ирсэн. Тэгэл хамгийн гой шинжилгээл найрамдлыг чи анх удаа хараад 3-4 дугаар ангисэн. Ямар гоё юм бэ. Тэгэл яг л ингээл яг урлагийн бүр амар том бүр тайцны лаг одоо тулцсан юм шиг өөрсдийгөө төсөөлөл тий. Энэ шинжилд оролцсондоо ч одоо ер нь нэг ингээ урлаг соёлтой ингээ бас нэг өөрийн гэсэн байр суурьтай ингээ явж байгаа болооч гэж бодож бэлгшээж явдсан шүү дээ. Багш маань ч гэсэн бас 30 гаруй жил энэ шин сүлд модны наадмыг өдөртөн зохион байгуулж өөрөө зохиолын бичиж өөрөө найруулж өөрөө бүр ингээ продюсераа хийж тий бүр энэ маань ингэж ийм хувц хүмүүсний ингэн ингээл бүх юмд оролцдог. Энэ бол бидний бүр яг цаанаасаа л яг нэг бүр тийм бүр хайр шингэсэн тийм гоё наадам бол. Хүрээ дэргээл тэгтэн ямар ч ирэх ёстой одоо энэ команд нь одоо хүртэл байдгийг. Найрамдал гэдэг үгийг сонсоод найрамдлын хашиг ингээл сонсоод бид нар бол бизэд бэлхэн байдаг шүү. Найрамдал сайн байна уу гэдэг дуу дуулсан. Тэр бол аюу бас азтай гэж боддог би өөрөө. Цэцгийн өнгөөр чимсэн номин ногоонтаа цэнхэр өнгөөр тодорсон хөлгөөр бид аялнаа гэл. За ийм сайхан дуу байлаа.
Болчихлоо. Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүлэхээр хичээн барин би гүйцэтгсэн болохоор эрхэм та нарт минь таалагдах нь лавтай. Тэгээд энэ хүүхдүүд чинь тийм хурдан өөрчлөгдсөн хэргүй. Өдөр шөнөгүй утсаа авахж өөрөө л бусдад дээрлэхүү зан гаргадаг гэж би сонссон юм байна. Хүүхэд бүр хичээж хүрх ирээдүйн оргилд сайн хүн болохоо амлаж байгаа гэсэн. Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойгоор хүүхэд хайр ирээдүй гэсэн гут мөрөнд ор хамтдаа тэд нэгдэж байгаа гэсэн. Тэгэлгүй яах вэ? Юмс бүхэн өөрчлөгдөж байна. Сахим ертөнцөөс хол байж цаглашгүй их түүхийн эзэд болохоо тэд амлаж байгаа. Харин өдөр шөнөгүй утсаа ухаж өрөөл босдоо дээрлэхгүй зан гаргасан хിവэр байх юм бол юу болох вэ гэдгийг нийт хүүхэд багшуудаа би сургамж болгоод нэг үзүүлье. Алив наашир. Шичүүд хэрэгнүүд минь тавьдэргүйдэж өмөлж огтгож болохгүй. Улаахад та нарыг ямалсан гэв үү? Увайгүй юм, муухай юм. Хүүхдийн гүрэн тулсын хар шин цэнгүн болох гэж байхад хүүхэд болох баярлах нь хамгийн чухал. Чихтэй юм. Алив, орцгоо хамтдаа ярьдаж учрыг нь тунгацгаая. Алив наашаа явцгаараа. Анх яриад бол орчин байсан. Тэгээд маш найрсаг хамт олон байсан. Багш нар нь бол одоо миний яг тэг ах ихч аав ээч л байсан. Би анх яг энэ тайзан дээр Элсагийн дүрээр гарч ирдэ болчихлаа. Тэгээд энэ бол миний хувьд хамгийн том тайзан нэг. Одоо миний анхны том тайзан байна энэ. Тэгээд яг энэ өмссөн хувцас маань яг тухайн үед би өмсдүүлчихсэн хувцаа сая зогаад эд өмсчлөө. Тэгээд яг таар чинь яг барыг тэр үеэрээ шинээрээ хадгалагдаад тэгээд явчихсан байна. Тэгэхээр мэрэгжлийн марг төвшөнд бичих хэмжээний тийм өндөр төвчний маш сайн хүүхдүүдийг олон хүүхдүүдийг шигшиж авдаг, шилж авдаг. Тэгжээж бид нар одоо энэ хашин сүдмүүд нь ирдэг байсан. Бага насны одоо шинэ жилийн дурсамж гэвэл найрамдлын шинэ жилээ. Тэрс яад бол бид чинь нэг 12 саржгаа энэ байрлалцдаг. Тэгэл ерөөсөө ирж байгаа хүүхд болгонд концертаа тоглоод тэрнгээ хажуугаар нь амраад тэгэл өөр гоо шин найзтай болоод Тэжлэн гэсэн даа. Элсачийн нэг хүүхдийн кинонд ингээд Ларико гэж ганаас тэгээ саагаад тэгээ тэрийг бодох та гэж жижиг саанад хайжлан гот ингээд атгаж гараад амир нийтдээ тэгээл доолж байгаа Ларико гэж гисэн чинь нөгөө гарнаас нөгөө бэлдсэн саанад маань ингээд хөөхтөд баа гэж тэр айгуу хөөрхөн байсан.
нөгөө найрамдал маань ерөөсөө тэр чигтээ нэг тийм ид чидийн орон юм шиг надад санагдах байхгүй. Одоо бүр баг байхаас хойш анх би чинь бас амрагч байлаа. Одоо шинэ жилийн тоглолтод оролцож байгаа одоо оролцогч байлаа. Сүүлдээ багшч болж үзсэн. Тэгээд бүх цаг үед ерөөсөн юм ид чидийн юм орон шиг нарныгийн одоо ингэ шкаф руу ороход нэг ид чидийн болчихсон шүү дээ. Яг надад бүх цаг үед тийм мэдрэмж өгдөг. Тэгээд яг тэр тайзан дээр бас ингээл ларига манана гэл цаа цацруулсан чинь бас хөөхтөд вау гэл амар гоё тийм хөөхтөд бас нэг тийм гоё шинэ жилийн вичидийн гоё мэдрэмж өгчээсэн болоо гэж боддог. Тэр маань санаанаас ирсэн гардаггүй. Бид нэр харшин сүлд модны наадам, Монгол туурхтан олон улсын наадам, Зүүн Азийн урлагийн наадам гэдэг бид нар өвөл зөнгөө яг ерөөдөө найрамдал дээр ирж маш олон уралдаан олон улсын наадамд оролцдог байсан. За сая Монгол улсаа төлөөлөө Circle Star гэдэг том олон улсын тэмцээнд оролцоод ирлээ. Тэр бас миний хувьд бас л одоо маш том тайз. Тэгээд тэр тайзтайгаа бас би найрамдлахаа тайзыг зөөрлөж бодох юм бол баг ямар ч ялгаа ахгүй. Яагаад гэвэл одоо тэр тайзан дээр гарч исэн мэдрэмж те бас хандрах, баярлах тэр болгон бүр яг адилхан байсан. Сая би бас Circle-ийн тайз надад маш том учраас тайз руу гарахын өмнө ингээл нэг тийм доор мөтэлч дуучч жүжигчдэд нэг тийм догтлол айц ч юм уу нэг тийм мэдрэмж төрдөг. Тэгээд тэр мэдрэмж маань анхын тайзнаар хад яг тийм бүр ингээл ялч марч шиг цухтаач марч шиг нэг тийм мэдрэмж байгаа л тэгэл тайзан дээр гарч ирэнгүүт тэр маань ингээл байхгүй болол хөцөөл ингээл юм гоёад шаргалтай ингээл гоё ингээд болчихдаг. Яг тэрнтэй адилхан байсан. Тэгэл анх энэ тайзан дээрээс ер нь тайзан дээр хүн ямар авах ёстой вэ гэдгийг одоо нэг мэдрэмж авч исэн учраас тэр бүхэн маань ингээл энэ тайзнаас л одоо улбаатай юм шиг санагддаг. Тэгээд энэ тайзанда хараацаа театртаа бас баярлалаа гэж хэлье. Манай хоёр багш хүүхдэд уран зориг бүжгийн тухай бүжиг гэдэг өөрөө ямар чухал, ямар хүнд одоо ямар гоё тэр аз жаргал ямар тийм юу зүйлдэг вэ гэдгийг тайлбарлаж өгдөг. Тэгээд тэрийгээрээ дагуулад хүүхдүүд бид нар өөрсдийнхөө биеэр тэрийг ойлгож мэдэрдэг. Биднийг маш мэргэжлийн тоглолт, бүжигчдийн тоглолт, концерт янз бүрийн их үзүүлдэг. Аль та нар ирээдүйд ийм болно гэдгийг бидгийг маш их гоё түүчээлж авч явдаг гэсэн учраас бид нар одоо маш олон одоо манай говийн бүжгийн хамтаас очиад баг мэргэжлийн яг бүжигчд төрсэн байгаа. Мэдээж найрамдал бол одоо манай хамтыг бол улам их батгах болсон. Улам их найзтай болсон. Бидний бас ур чадварыг маш их нээсэн. Яг бол бид нар зөвхөн цэнгээд хүчин хамтлаг гэсэн. Тэрний дараа бид нар бол одоо тэр Зүүн Азийн хүүхдийн урлагийн наадамд бид нар 2008 онд Солонгос улс руу явж ирсэн. Тэндээс бид нар одоо гадагшаа одоо гадны бүжигчид ямар их юм бэ те. Тэндээс бас их юм одоо дадлага одоо тийм сургамж авч ирсэн, туршлага суулж ирсэн. За яг одоо би энэ жилийнхаа найрамдлын харшин сүлдмүүдийн наадамд энэ жилийнхаа авьяаслаг хүүхдүүдтэй тайзан дээр та бүхэндээ шинэ жилийн гоё тоглолтыг үзүүлэх гэж байна. Яг одоо би хүслээ бод гэд хүсэл бэлгэлдэг гоё доод болгож байна. Тэгээд хүүхдүүдийн та бүхэн хүслээ бодоод надтай хамт талаарай.
Хүрээлэн авахаа надад учруулж бүгдийг хэллээ. Сайн сайхандаа тэмүүлэх хөөхд насандаа хэмжиж эрдмийн оргилд гараарэ гэж цагтаа. Бүхнийг хөөхтийн төлөө гэсэн урайндор нэгдсэн бүчнэгт эрхэм зуслангийн үе үеийн ажилчдын маань бүтээн байгуулж бий болгосны 100 жилийн бид бүхний хаяг түшин ирсэн байна. Дүүнэр минь. Өнгөрөн одож байгаа 2025 он өдгөөгийн бидний 100 жилийн ойтой өрнүүн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Харин айлчлан ирж байгаа 2026 онд Ахмад Фёнруудын маань 100 жилийн ахаад айсвэ. Тэгэлгүй яах вэ? Уйлрын одож буй энэ онд монголчууд маань урлаг спорт оюуны олон амжилтын эзэд болцгоосон. Угтаж ирэх шинэ ондооч улам их амжилтын эзэд болцгооно гэдэгт би итгэлтэй байна. Шидтэн ах минь та үүнийг нэг хараад өгөөч. Али хүүхдүүд минь нааш. Ангийнхаа 3 бандтай нийлээд утас хөгжмийн дөрвөл болоод тэгээд тоогшихаа удирдлагын доор наримлах асуултуудын наадамд оролцчихлаа. Миний хувьд болохоор 17-аас 18 оны хашийн сүлмүүдийн наадамд орж исэн. За яг дуучнараа явна гэд боддог байсан. Ирээд отгоог шууд юу агаад. За чи энэ баатрын хувцсыг өмсөд энэ дэр текст хилээтгэе гэв. Тэгээд тухайн үед чинь ямар ч нөө жүжиглэх тиймэрхүү мэдгэдэггүй байхгүй. Шууд текстээ гараад хэлсэн чинь нэг л нэг тийм эвтэйхэн болж эхлээл. Тэнгүүд отгоог за чи юм жүжигчин болоо. Ба. Нэрэл юу лээ? Нэрэл жүжигчин болох ёстой юм лөө инээ тэрэ гэж бодож байгаа. Тэгэл ерөөсөө нэвч шовт юм. Найрлын харсад орсноос хойш жүжигчин болох нэт сонгосон да. Отгоогчлахлаараа тухайд айгүй өөр хүн бид нартай ингээл бидний насцсан дээр баг очсон юм шиг тийм найз шиг маань ингэж харцдаг байсан. Яг тэр нөгөө хоолмолоо хизээ өхийн үлсөд байхыг гэж амар нэг тийм том баавартай ярьж исэн. Тэр маань ерөөсөө мартагддаггүй. Маш богино зан хүүхдүүдтэй нийт ингэ цогцод сурсан гэх юм уу? Нийт хамгийн сайн олж авсан чадвар бол энэ. Одоо бид нэр фэнтези студиуд гэж байгуулад жил болгон 4 тоглолт хийж байгаа. Тэрийг хийхэд хүртэл одоо яг энэ найрамдлаас холбогдсон найзуудтайгаа нийлж одоо хүртэл 3 жилийн хугацаанд хийж байгаа. Тэгэхээр одоо юу гэдэг бидний одоо хүртэлх карьер, цаашдын ажил амьдрал, одоо найз нөхдийн холбоо бүх юмыг энэ суурийг нь бол найрамдал туслан тавьж өгсөн байдаг. Бид мэдээж миний мэрэгжил сонголтод хамгийн том түлхэж цосон тийм сайхан дурсамжтай байсан. Бүхэл одоо нөгөө гинэн цагаан тэр сайхан дурсамж маань найрамдалцсантай энэ хашийн сүлмооны наадамтай холбоотой байдаг. Тэгээд яг сая тайзан нэрийн одоо хашид орж байгаа хүүхдүүдтэй хамт ингээ ажиллахад айгүй том болцсон л мэдрэмж авлаа. Тэгээд хүүхдүүд айгүй хөөрх юм бэ. Тэгээд тэр үед ийм л жоохон байсан бах та гэж харлаа. 2 жил дараалж тэр ханхуугийн хувцсыг өмссөн. Тэгээд бас сая тоглоход бас жоохон агсан төвшөнд байна. Хааныхаа хувцсыг өмслөө. Тэр нь бас маш гоё байдаг юм байна. Яг л тухайн үедээ очсон юм шиг. Яг нэг үеийнхээ найзуудтайгаа хамт байгаа юм шиг. Аюу гоё дурсамж байдаг юм байна. Тодорхойлох юм бол миний хувьд бол найрамдал туслан гэдэг бол хүүхдийн аз жаргалын орон хичээл нь одоо өвлийн хахир хүүтэн гэдэг юмыг мартаад нэг сэтгэлд нэг тийм дулаан мэдрэмж төрдгөөрөө шинэ жил ялч онцгой байдаг. Тэгээд дээрэс нь энэ контентыг хийж байгаа найрамдлынхаа хамт олондоо эргээд бага наснда аваачих энэ боломжийг олгосон найрамдлынхаа бүх нийт хамт олондоо бүгдэнд нь баярлалаа. За өнөөдөр би өөрийн ихөө уран бүтээлийн бас BGS хүрэх хэрэг төлөвлөсөн байгаа. Тэр нь гэх юм бол BGS гэдэг алдартай хамтлагийн Staying Alive гэдэг цогцлог дуу байгаа. Тэрний одоо хийх дээр хөрвүүлсэн хөрвүүлгийг тоглох төлөвлөсөн байгаа.
Хөөчин хачим жигтэй юм. Хайртай хүүхэд багчуудынхаа харшийн цэгүүнийг хийх гэтэл ханаад томуу гарсан гэвүүдээ. Гомдмоор юм, гутрмаар юм. Хүүхэд бүрийн халуун дулаахан сэтгэл байхад хүрэлцэн эрэг шинэ оноо бид хөөр баяраар дүүрэн өгтөж чадах байхаа. Тийм эцтэй шидтэй ах минь. Тэгэлгүй яах вэ хүүхдүүд минь. Аз жаргал хүсэл мөрөөдлөөр дүүрэн адтай бяцхан хүүхдүүддээ бэлдсэн бэлгээ задлахад бэлэн боллоо. Харин та нар минь үүнийг болгоо. It's beginning to look a lot like Christmas everywhere you go. Take a look at 5 and 10. It's glazing you once again with candy canes and silver lights that glow. It's beginning to look a lot like Christmas. Toys in every store. But the pretty sight to see is the holly that will be on your own front door. A pair of hopalong boots and a pistol and shoes just to wish your party in band. Those that are talking to go for a walk is the hope with Janice and Jane. And mom and dad can hardly fit for school start again. It's beginning to look a lot like Christmas. Everywhere you go, there's a dreamy grand hotel, one in the Parksville. It's story kind, doesn't mind snow. It's beginning to look a lot like Christmas. Soon the bells will start. But the pretty sight to see is the carol that you sing. I could see your heart. It's beginning to look a lot like Christmas. Toys in every store. But the pretty sight to see is the holly that will be on your own front door. Sure is Christmas once and more. Анх одоо цагт нарийн зохисол период харшин судмуудын наадамд усан драмын Эрдэнэ театр шилжүүлж байсан. Айгу том газраас эхэлсэн бас. Би нөгөө нэг бага бахта Зөнгөн хотод гээд дууны уралдаанд ороод тэгээд анх удаа найрамдал дээр ирж үзсэн. Тэнд очингууд нөгөө нэг юм амар гоё гоё царайлаг хүмүүс байсан байхгүй бүгдээрээ. Тэгсэн чинь хамгийн царай муутай тэнцээ. Тэгсэн чинь арай угаасаа миний харсан дүр дээр ямар ч царай хамаагүй байлээ. Бүтэн буудчихдаг алиалагч болохоор ерөөс царай мэрэ хамаагүй тэгээ би тэнцсэн байгаа. Тэгээд найрамдал дээр байжгаад дууныхаа тэмцээнд оролцоод дууссан байжсэн чинь одоо отгоогч маань өрөөнд ороод ирээ гэд. За чи манай ингээд хашин сүлд модны наадмын одоо салбтайгийн дүрд одоо тоглох уу гэж анх санал тавьж исэн. Нөгөө том дүр аавна гээл те. Вах шинчи бас гой дүр. Ингээл нөгөө шидтэн мэдтэн ин хараал те. Тэр нэг ханхуу гүнжиг харал нэг тиймэрхүү дүрдэл тоглолцмоор гэдэг чи баяр сайхан алиалагч болох юм. Оо юу вэ?
Ашин сүлт модны наадамд орсноороо би одоо жүжигчин мэрэгчлээ одоо өөрийнхөө мэрэгчлээ хийгээд явж байгаадаа маш их баяртай байна. Гэтэ би ч нөгөө яг ийм нэг тайсны урлагийн юмасаас хол хүн шүү дээ. Яг нийгмийн ухааны чиглэлээр төгссөн тайз руу орол. За тэгвэл тэрийг нэг уншчихад болох байлгүй дээ гэж бодоод ингээ орсон чинь бас эндээс өөрийгөө бас дахиад шинээр нээсэн. Ерөөсөө бид нар энэ урлаг гэдэг чинь тайзан дээрх үйл явц гэдэг чинь өөрөө яг ингээ байгаагаар байх хэрэгтэй юм байна. Яг гоё амьд юм шиг амьдарч байгаа юм шиг явах хэрэгтэй юм гэдгийг айгүйх ойлгосон. Салбтай гэдэг дүрийг аваад одоо 10 жилийн өмнө бүтээж байсан байна. Энэ мэрэгчлэрээ бас ажиллаж байгаа хүний хувьд одоо энэ тайзан дээрээ гарах гэж байгаадаа маш их баяртай байна. Яг адиадагч чинь ганц гоё юм нь болохоор өөрийгөө зөвтгдөг байхгүй ерөөсөө. Одоо хаан бол гарч ирээд бүдэрх юм бол өөрийнх нь алдаа шүү дээ. Одоо ингээд хүмүүс шоолно. Чи яагаад бүдэрч байгаа юм. Адиадагч чинь бүдэрнөө, уунноо, текстээ алдмаа өгнөд өгнө. Ер нь бол хүүхдүүд бүгдэнд нь инээдтэй л гоё ачдаг. Ер нь бол адиадагчийн дөр бол угаасаа хамгийн сайхан дураараа байж болдог. А тэгээд дээрэс нь хамгийн хариуцлагатай дүрлэлтэй бас одоо нэг бүх темпийг авч явна. Одоо ингээд тэр хүүхдүүд инээхгүй бол тэр асуус бүгд наадам одоо ингээд эмоц нь унчин тий одоо бус номерууд нь одоо ингээд гоё ингээд үзэсгэлэнтэй одоо гоё хараад чадахгүй ч гэх юм уу. Хүнтэй харилцах хандлага мандлагын хувьд бас шар өөр болгож байгаа юм л та. Ерөөсөө ингээд нэг хүн болоход нэг хувь заяа гэж байгаа. Бидний хийж чадахгүй зүйлсийг хэн нэгэн хийж чадчихдаг. Тэгэхээр бүгдээрээ хин хиндээ бие биедээ бас юм талархалтай байгаасаа гэж би бол хүсдэг. Хан бацтай, айрын өгчтэй, оронгоо өгчтэй, ариун заяа өгчтэй, урнаа өгчтэй. Ер нь энэ найрамд бас ингээд бүх хүмүүстэй бүгдээрэнд нь маш их баярлаа. Яа одоо ч гэсэндээ ингээд камер өөр сууж байгаа нь бас маш их нэр хүндтэй байна. Баярлаа. Тоогшийнхаа боёнд бас одоо үдий зэрэгтэй ингээд явж байгаадаа маш их баяртай байна. Бас найрамдлынхаа багш нартаа маш их баярлалаа. Энэ одоо асар их бүтээн байгуулалтыг ингээд бүтээж одоо хүүхдүүдийн авьяас бэлгийг одоо ингээд цааш нь хөгжүүлж ингээд явах маш их талархлаа гэдэг яа. Уучлаарай. Хүй. Хоёр юу бодож байна? Ачаа бараагаасаа бэлдсэн юм уу? Үгүй бэлдэлгүй яах юм бэ? Алуу хэрэгтэй юм аа. Орхичихгүй дээ. Үгүй үгүйс тийм байх юм бэ? Бүгдээр бэлдсэн. Энийг хараа. Энэ цэцгийг хүртэл бэлдсэн шүү дээ. Шоош. Өнөөдөр хэн өдөрдөгч гэдгийг та хоёр мартаа юу да? Нэр тийш дээ. Үгүй гэхдээ энэ яах вэ? Хөөх тэнгэрийн орон зочлон гэхээр бүр хөлмөн газар өрөхгүй баярлаад ах юм аа. Тийм. Хөлчин газар хүрчээлээ шүү. Хөлөө. Тэгвэл гар газар хүрээгүй. Ирлийг сургаар. Эрдний хичээлээр ад жаргал гэж юм юу болохыг адтай жаалууд нь өөрсдөө олоод мэдчихнэ. Санаа зовлох. Харин хэдүүлээ амжиж хүүхдийн гөрөнд тусруугаа явцгаа итгэв. Тэгээ энэ дандаа ингэн би өдөрдөгч. Уучлаарай. Хоп.
Аль бүхний хойморд ад чаргал тухалж, аль бүхний төрөөнд хүмүүнлэг үйс дэлгэрч, алаг дэлхий минь амар тайван байж, алаг өрсүүд маань ад чаргалаар дүүрэн байе. Гэр бүл бүхэн эвтэй байж, гэрэлт энэ орчлонд инхри хүүхдүүд нь инрэл хайраар бэлхэж, ирж буй шин ондоо хүсэл бүхэн нь биелж, хүүхдийн гүрэнт улс найрамдал минь мандан бадраг. Цаг хугацаагаар хамтдаа аялсан цахим харш маань өрнүүн сайхан үргэлжилж байна. Эрхэмсэг бяцхан гүнжтэн та минь харин инхри бяцхан найзуудтай эрхэм тэр билгийн задлахгүй юм уу? Түүхийн хууцыг дахин нэг эргүүлж төвөрлөн тэндээс үз. Үнэхээр сайхан байлаа. Харин одоо би ханхүү таны хэлсэнчлэн хөөхөн хөөхтүүддээ бэлгээ задлаа. Swing. 3, 2, 1, power. It's summertime and the moon is good to make a trip in the neighborhood. The sun is shining, the fun is there, and pretty girls are everywhere. Happy people, funny crowd, singing, dancing, being loud. Find the girl and the fall in love, dancing with the stars above. This is now a swinging place. Elvino, Pasha's place. Techno time was yesterday. Swing is here and it will stay. Хүүхдэд зориулсан урлагийн энэ ийм гоё тайз байна гэдгийг юусоо төсөөлөөгүй байсан хүүхдэд ч тийм гоё мундаг хүмүүс ингээд юм зааж одоо дуулахыг, бүжиглэхийг, жүжиглэхийг заана. Одоо маш олон дурсамжууд, маш олон сайн сайхан гэгэн хизээч дахин давтагдшгүй жаргалтай үе маань нэг болохоор мэдээж одоо Дөрвжгийн Эрдмийн театрын гоцол дуучин болтлоо. Осын албаны улс болон бусад одоо театруудад өргөдөж дуулах болтлоо. Энэ олон хүмүүсийн дэмээр, энэ олон хүмүүсийн нээж өгсөн замаар, энэ олон хүмүүсийн зааж өгсөн тэр сургаалаар
явсан гэдэгтээ бол би итгэлтэй. Тэгээд хүүхэд байхдаа байн харшийн олгондоо орж бүжгэлдэг байсан бол дараа нь өөрөө харшийн олгоныхоо бүжгүүдийг дэглэх урилгыг хүлээж аваад ингээд анх одоо бараг тасардгүй 15 6 жил нийт бараг 20 жил хүүхдийн нарийн цэцэнгийнхаа харшийн сүл модны наадмын бүжгийн найруулагч дэглэшийн ажлыг хийсэн. Ирээд найрамдлын одоо энэ өндөр гоё байшин дотор их төөрдөг байсан. Чийшүү гэдээ бас хэлдэг ус. Тэр би нөгөө үгийг ойлгохгүй нэг үгнээс те маш олон одоо өөр ертөнц байдгийг, хүүхдийн өөр үзэл бодол байдгийг бас мэдчихсэн. За найрамд цэцэнд байна бид нар хүүхдүүдтэйгээ хамтдаа сакс тоглож байвал сакс тоглоно, дуулж байвал дуулна, бүжиглэн бүх зүйлийг хийдэг. Тэгэхээр найрамд цэцэн маань хүнийг бүх талаас нь хөгжүүлж өнөөдрийн магадгүй бид бүгдийн гаргасан багахан хэмжээний амжилтуудын маань их үндэс маань найрамд цэцэн байсан гэж боддог. Тийм ч учраас би найрамд цэцэнгийнхаа харшийн сүл модны наадамд жил болгон хүн талархалтайгаар ирж хүүхэд багчдаа өөрийнхөө чадах бүжгүүдэд дэглэж хамтдаа ингээд харшийнхаа шинэ жилийг тэмдэглэдэг байгаа. Бид нар бол интернет кафе байтга кофе уудаг кафед ч орж үзег улсууд байгаа ч. Тэр зэрэг тэдний тэр ярьж байгаа үргэлж дандаа ингээд юм дотор шин гоё сонин дуураймаар байдлуудыг үүсгдэг байсан. Засаа охины бүжгийг 16 жил 10 өөр янзаар дэглэсэн байна. За засаа охины бүжгийг дэглэхдээ эхлээд гартан саа бариулаад бүжгэлж байгаа. Дараа нь гацуур мод бариулаад, дараа нь цасан ширхэг нурууд нь өөрүүлээд, цагаан альчуураар цас олгоод, гялгар уутан дотор мөс олгоод ингээд засаа охины бүжгийг дэглэх болгондоо өөр өөрөөр дэглэжсэн. Тэгэхээр сүүлдээ нэг бүжгийг баргаж ингээд цас судлаач шиг ингээд олон давтаж хийлээ. Нарийн цэцэнгийн харшийн олдын дээр маш олон жил 5 бяцхан өвгөн гарч ирдэг. Тэгээд би маш хэдхэн жилийн өмнө нэг амар том биетэй сайн байна уу агшаа гэж төрөж ирэхээр таньдаггүй байсан чинь би нарийн цэцэнгийн 5 өвгний нэг нь байна гэсэн. Тэгээд уулзчихсан. Дэлхийн ертөнцийг гайхамшигтай гоёор бид нарт ярьж өгдөг байсан байхгүй юу? Тэгээ нөгөө юм жижигхэн харанхуй өрөөнд ороод тэгээд нөгөө гэрэл нь ингээд анивчаад тэгээд тэрийг шүлгэлж уншдаг. Тэгэд энэ хорвоо ертөнц газар шороогоо Монгол хүн гэдэг чи яаж хайрладгийг хайрласандаа тийм ээтгэн готл Монгол готл хийж өмсдгийг уншиж өгдөг. Тодоос тод хүний сэтгэлд одоо үгээ үлдээн гэдэг ямар гайхамшигтай гэж би боддتي. Тэгээд нөгөө Эрдэнэбат төвшин төгс долгоргой сосорвармгой чимэцээгой гэл тийм мундаг улсуудыг зөвхөн радиогоор сонсоод тэгээд дуугийн сурдаг. Тэгээд 5 дахь өдөр бид нар би жишээлбэл хичээл тасалцдаг гэсэн аахгүй. Хичээлээ шууд таслангуудаа одоо тэр дууг сурах гад тэгээд тэнд очиж сурсан дуугаараа энд ирж дуулдаг гэсэн аахгүй. Тэгээд нэг жилийнхаа бүжиг дэглэх гээд байжсэн чинь хоолны газар баруун талаас нэг охин ирээд багшаа би урд нь бүжиглээ шүү гээл. Нөгөө амтлагийн охин ирээд багшаа би урд нь бүжиглээ шүү гээл. Тэгээд бүгдийн зогсоогоод тайзан дээр ингээд та нар байраа салаад бүжиглэнэ гэж тэгвэл хүүхдүүд ингээд нэг охин багшаа та намайг урд нь зогсоогоод бүжиглчих гэж чихэр бариад ирж байсан. Тэгэхээр хүүхэд болгон зурагтаар гарах хүүхэд болгон энэ тайзан дээр гоё бүжиглэх өсөл мөрөөлөлтэй байдаг. Тэгэхээр найрам цэцэнгийн харшийн ёолкоор энэ олон жилийн туршид амьдсан хэдэн 100 цасан октоудаа шинэ жилийн баярыг төргий. Амархан сайн байцгаана уу? Алдрайхан бяцхан хүүхдүүд минь ээ. Хүүхэд бүрийн хүслийг биелүүлэгч өлөг цагаан онгоцны эзэд
Хүүхдийн бүрэн тулсын маань хүн зон ахан дүүсэн азай бүр өвлийн мөнгөн аавн амжил бүхнийг бүрэн дуудаж цас мөсний орноосон сан хүрэг татуулсаар асан хөрхөн огтон дагуулсаар үүтэй тэнгэрээс дагуур үзүүртэй модноос тэгүр цаг хугацааг товчлон айлын сэтгэл хүүхдүүд та нарынхаа үрдгийг хүлээн авч яран автолсоор ирлээ. Шигэрэн олерох дэлэг бялхасан орнын байлгах ойнарам огтхон яласан орнын байлгах ойнарам огтхон яласан сүрдэг Монгол орны хоо үлчэр жаалгаг бадрасан сүн модны хонадам ярудуган өргөё сүн модны хонадамда ярудуган өргөё сүн модны хонадамда ярудуган Улс орны минь амьдрал тэнүүн сайхан байна. Учир нь золгох ахан дүүс минь зол баяраар дүүрэн байна. Хүүхдийн бүрэн тулс найрамдал маань амжил бүтээлээр дүүрэн байна. Улиран одож буй 25 онд угтах ирээдүйн эзэд хүүхэд багчуудын маань төлөөх хүүхдийн байгууллага хөтөлбөрийн 100 жилийн ой тохиож хүүхдийн төлөө зүрх сэтгэлэн харамгүй хайрлсан хүн бүрийн хувьд сайхан он жил байлаа. Айлчлан ирж буй 2026 он бидний хувьд Ахмад пионеруудын маань бүтээн бий болгосон цуслангийн үйл ажиллагаа зохион байгуулагдсны түүхэн их ой тохиож 100-аар өртөөчилсөн их түүхийн нэг гэрч болох нэ бид. Эрхэм хүүхдүүд та нарын минь сансан бүхэн тань биелэх болтугай хүүхдүүд минь. Аз жаргал гээчийг харь холоос хайлгүйгээр амжилт бүхнийг өөрсдөө бүтээж ирэх ондон хүүхдүүд минь энэ жилээс илүү ихийг бүтээгээрэй. Ээж аваан баярлуулж эрдэм номдон шамдаарай. Их түүхэн дээдэлж энэрэнгүй сайхныг бүтээгээрэй. Азай бурд өвлийн өвөнч гэсэн үнжин та нартайгаан баярлан цэнгий. Цасан хөөрхөн огтуд минь үжицгээ.
12-ыг зааж цайлган сэтгэлд та бүхэнд маань түүхийн бас нэгэн шинэ жилийг дахин эхлүүлэх боломж олдож байна. Аз жаргал баяр хөөртэй. Ариун их амжилт бүтээлтэй. Хүүхдийн байгууллагын 100 жилийн ой дагагдсан хөгөгчин могоо жил минь улиран одож байна. Бүгдээрээ хамтдаа шинэ он, шинэ жилээ өгтөн авцгаая.
ирэхэд унтрахтаа миний наримлыг чимэглээ цайлгих хинэдэр дүүрэн шиноныг милалаа миний мөрөд болсон наримлын шинжилмэн мөхөд үлдэх сайхан дурсаж миний хүсэн болсон наримлын шинжилмэн мөхөд үлдэх сайхан дурсамжууд Let me taste it, шинэн руу одлоо. Хүстэм басан, ярантын шинжилгээ, бүхий насны хиген дурсаж. миний хүсэн басан наримлын шинжилмэн Олон улсын хүүхдийн нарийн зөвсбөрийн харшил сүлмүүдийн наадам, Дорногов аймгийн Замын үлсмийн гоё борхоонд бүжгийн жуулга, Сэлэнг аймгийн Түгэл тосгоны Эрдэнэс бүжгийн хамтлаг, Өвранга аймгийн Эрмэн бүжгийн хамтлаг, Өсөд аймгийн Тайган цурай уран нугралтын хамтлаг, Монголын хүүхдийн ордон, Соёл урлагийн сургуулийн харьяа Бадмараг ахлах сургууль, олон улсын хүүхдийн нарийн зөвсбөрийн харшил сүлмүүдийн наадмын үе үеийн авьяаслаг уран бүтээлчид оролцсон тоглолоо. Sinсэн найзуудын миний наримд хорон цуглаа бүгдээ сайхан үсэрээ шиноны бид углаа бидний мөдөр басан наримд шинжилээ тэнхээ насны багтан дурсаа болсон наримтын шинжилмэн Тэнгэр насны багтан носомжууд насны багтан носомжууд